Апу компани 100 жилийн намтар Монгол улсын шингэн үндэсний салбарын хөгжлийг тодорхойлно. Үргэлж өөдөө Апу компани 2001 оны их хүчлээр Шунхлаа групп Апу хүчит компаниас дийлэнх хүчийг авч энэ их бүтээн байгуулалтууд өнөөдрийн өсрөнгөө хөгжлийн түүх эхэлсэн байдаг. 2006 он хүртэл бол Шунхлаа группийн үүсгэн байгуулагч Батхүү дарга, төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, Бацаахан захирал нарын удирдлагатайгаар Апу компани хамт олон маань хөрөнгө оруулалт, хоног төхөөрөмжийн технологийн хүний хөгжлийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Маш том төслүүд үргэлжлэж ирсэн. Дархны, пивны гэл хоног төхөөрөмжүүдийг бүрэн шинжилсэн. За үүнтэй зэрэгцээд шинэ үйлдвэр гэдэг тухайлбал шинэ пивны үйлдвэр, за автомат агуулгах гэдэг маш томоохон бүтээн байгуулалтууд бол бас хийгдсэн. Энэ бүтээн байгуулалтууд мэдээж одоо хөрөнгө санхүүжилттэй бол зайлшгүй холбоотой. За энэ хөрөнгө санхүүжилт нь тухайлбал 100 сая долларын өртөгтэй юм төслөө. За энэ одоо хөрөнгө оруулалтыг бол гадны санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Гэхдээ энэ одоо шууд зээл хөрөнгө оруулалтыг татахад бол одоо санхүүгийн үйл ажиллагаа олон улсын стандартыг бол бүрэн одоо нэвтрүүлсэн байх зайлшгүй шаардлагатай. За мэдээж одоо манай аудитын түншлэгч байгууллагаар бол KPMG дэлхийн томоохон аудитын компани ч гэдэг юм уу гадны гуравдагч байгууллагуудаар ингэж шалгагдаж за тэр нь ингэж хамтарч ажиллаж үр дүнд бол энэ томоохон санхүүжилтийг бол босгосон. Их дэлхийдээ ээлтэй байдлаар тасралтгүй өсч, үйлдвэрлэлдээ ямагт бүтээлчээр хандаж ажилласан нь Апу компани ололт амжилтын тулгуур баг нь билээ. Бид нар бүтээлч байх, инновацлог бай, үргэлж шинийг мэдрэмтгий хийдэг бай. Гэхдээ уламжлал дээрээ үндэслэж шинийг хийдэг бай гэж. Өөрөөр хэлбэл өнөөдрийн үнц нь бол зөвхөн өнөөдрийн бидний үнц нь үр дүн гэхээс илүүтэйгээр бидний ахмад үе бидний үеийн одоо удирдлага хамт олонны хийсэн энэ гайхамшигтай брэндүүдийг цааш нь бид нар сайжруулж хөгжүүлж дараа үедээ өгөх энэ ойлголт байж. Сүүлийн жилүүдэд тус компани уламжлалт аргыг орчин үеийн техник технологитой хослуулсан үйлдвэрлэлээр инновац шингэсэн цоо шин бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. хамгийн сайн. Би дөрөндөө сайн сайхан бэлтгэе. Арих, спирт үйлдвэрлэл. Бидний хөгжүүлж байгаа брэнд бол шинэ болон олон жил одоо уламжлал болсон энэ брэндүүдийн ребрендинг хийж байгаа юм. Тэгэхээр бидний хувьд бол нэгдүгээрт бол шинэ брэндийг гаргах бол бас амархан. Хуучин брэндүүдийг яаж бид нар энэ нийгэмдээ энэ хэрэглэгчдэд зориулж шинжлэх үү гэдэг асуудал бүр их хэцүү байдаг тийм. Апу компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол орны уламжлал газар зүйн өгөгдөлтөд уялдуулан шинэ амт бүтээсээр ирсэн нь түүхэн дэлхийн. Тэртээ 1968 онд Монгол орны эмийн ургамлын орц найрлага бүхий Алтан гагнуур брэндэд танилцуулж байснаас хойш тасралтгүй бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ сайжруулж улам байгаль орчиндөө ээлтэй болсоор ирсэн байдаг. Брэнд хөгжүүлэлтээс гадна үйлдвэрлэлдээ сүүлийн үеийн өндөр үр ашиг бүхий техник технологиудыг нэвтрүүлэн байгаль орчинд үзүүлэх нөлөө уул мөрөө аль болох бага байлгахыг бүхий л чиглэлд хэрмэлзэн ажилласаар байна. Тэгээ бид нар өнгөрсөн 17 жилийн хугацаанд бас ингээ эргээ харахад нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийсэн санагдаж байна. За бидний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт бол
Апо компанид анх спиртийн үйлдвэр байдаггүй. Бид гаднаас спирт авах гэж үүлээ үздэг. Энэ цаг үед бол натурагро спиртийн анхны үйлдвэр хөрөнгө оруулалт хийгээд энэ үйлдвэр маань 2 үе шаттайгаар хоногт 54 тонны хүчин чадалтай болж ингэж өргөжүүлсэн байдаг. Архины үйлдвэрийн тухайд зөвхөн Улаанбуудан Альфа спиртээр үйлдвэрлэл явуулдаг бөгөөд үүнийг дэлхийд дахинд 5 дугаар үеийн спирт гэх агаад хамгийн үнэтэй спиртийн төрлөөр нэрлэгддэг. Харин тэрхүү спиртийг Апо компани Сэлэнг аймгийн Зүүн хараа болон Улаанбаатар хотод байрлах спирт бал бурам Натур агро үйлдвэрүүдтэй 100% дотоодод тариалсан шилмэл сортын Улаанбуудаагаар үйлдвэрлэдэг байна. Спирт үйлдвэрлэлийн явцад одоо нийтдээ бол 670 гаруй бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллагч байгууллагуудтай ажилладаг. За эдгээрийн бол нэг 450 орчим нь бол дотоодын буюу манай үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч энэ байгууллагуудтай бол бид нар хамтарч ажиллаж байгаа. За спиртийн үйлдвэр яг үндсэн түүхэд бол Улаанбуудаа байдаг. За Улаанбуудааг бол Монгол улсынхаа хөрсөнд ургасан цэвэр сортын Улаанбуудааг ерөнхийдөө ашигладаг байгаа. Улаанбуудаа ч өөрөө дэлхийн түвшинд маш өндөр үнэтэй түүхэд авахгүй юу тий тэр түүхээдээс бид нар спиртээ гаргаж авдаг. Тэгээ компани маань одоо доктортой байдал гэдэг зүйлийг одоо маш их одоо онцгойлж авч үздэг байгаа. Бид нар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулъя тий байгаль орчинд одоо уул мөр аль болох одоо баг үлдээ бас тодорхой одоо стратеги бид нар боловсруулсан байдаг компани маань. За энэнийхээ хүрээнд үйлдвэрлэлээс гарч байгаа одоо нүрс хүчлээ хийхэд авир бүтээгдэхүүнийг бид нар одоо цуглуулж аваад боловсруулдаг байгаа. За энэ маань болохоор одоо түүхий C2 гэж эсгэлтийн процессоос одоо гарна. За үнийг тоног төхөөрөмжөөр боловсруулад 99.9% одоо цэвэр нүрс хүчлээ одоо үйлдвэрлэн гаргадаг байгаа. За энэ үйлдвэрлсэн нүрс хүчлээ бид нар одоо дотоодынхаа үйлдвэрүүдэд одоо үндсэн түүхийд болгож ашигладаг. Одоо өөрөөр хэлэх юм бол за бид бүхний одоо сайн мэддэг тэрэлж сэлэнг ориглон усандаа бид нар стандартын шаардлагыг одоо хангасан нүрс хүчлийг ашигладаг байгаа. За өөр одоо спиртийн үйлдвэрээс гарах авир бүтээгдэхүүний тухай гэх юм бол яг нэрлэгийн процессоос одоо спиртийн шаар гэж гардаг байгаа. За үүнийг бид бүхэн малын тижэл болгон одоо нийлүүлдэг байгаа. За нөгөө талдаа манай одоо Апо Dairy гэдэг одоо сүүний үйлдвэр бизнес нэгжмэн байгаа. За эдгээрт одоо сүүгээ нийлүүлдэг нэлээд олон одоо фермерүүд байдаг. За тэднэрт бид нар бол малын тижэл болгон одоо нийлүүлдэг байгаа. Ингээд ер нь бол ингээд спирт үйлдвэрээс гарч байгаа эдгээр авир бүтээгдэхүүн маань өөрөө одоо бид нар ямар ч хэлсэн одоо байгаль орчиндөө ээлтэй одоо номер 1 үйлдвэр байхын төлөө одоо хүн бүхэн одоо компани маань одоо ингээд бүхэлдээ ер нь бол дор бүрний ингээд хариуцлагатай одоо хамтарч ажилладаг байна. – 2017 онд Апо Хувьцаат компани Нидерландын Хайникен компани Монгол дахь эзэмшлийн компаниудыг нэгтгэснээр Монголын ууган спиртийн үйлдвэр болох Спирт бал бурам Апо компани охин компани болсон билээ. Спирт бал бурам архины үйлдвэртэй цагаан алтан болон мөнгөжүүлсэн хосолмол шүүлтүүрийг ашигладаг иж бүрэн автоматчсан үйлдвэр юм. Харин 100 жилийн түүхтэй Апо компани архины үйлдвэр нь Герман, Итали, Австри улсын орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжүүдийг иж бүрэн суйрлуулсан компьютер, микропроцессийн хяналтын удирдлага бүхий үйлдвэр болсон юм. Яг архины маань гол технологи бол одоо нөгөө төгчөөсөн нүүрсэн шүүлт гэдэг л дээ. Нүүрсэн шүүлт чи өөрөө архинд агуулгаж байгаа нэгдлүүдийг тодорхой хэмжээнд өөртөө шингээж аваад хүчлэлэг орчны шүлтлэг орчин руу шилжүүлээд уухад таатай юм зөөлөн амтыг гаргаж өгдөг гэсэн. Өрмөц, цагаан, хандмал гэд 3 төрлийн архи үйлдвэрлэдэг. Тэгээ хандмал архи гэдэг маань өөрөө одоо Монгол орны нөхцөлд ургасан одоо ашигтай эмээ урмлуудыг архиндаа хандлаа тий яг ханд байдлаар нь ашиглаад одоо бүтээгдэхүүнтэй хэрэгэлдэг. Одоо жишээлбэл тайг алтан гагнуур гэдэг архи байгаа. Тэр алтан гагнуур маань өөрөө эмийн чанартай тий яг тэрийг охь хэлбэрээр нь
архиндаа хандалж аваад тэр эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Дараагийн нэг бүтээгдэхүүн маань экспортод гардаг Чингис хаан гэдэг архи байгаа. Тэр Чингис хаан архийг бид нэр үйлдвэрлэхдээ баг 21 хоногийн турш бид нэр тэр процессыг явуулдаг. Ягаад тэгэхээр одоо яг спирт чи өөрөө гаргаж авахдаа тэр Чингис хаан архинд зориулаад яг тэр спиртийг нэрдэг. Бид нэр 21 хоногийн турш тэрийг яг л хүүхэд шиг ингээл арчлал явдаг. Тэгээд тэр бүтээгдэхүүнд үн цэнээ ингээд шингээж өгчээж бид нар гадаадад ингээд гаргах зүйл хамтыг бол гаргаж ирдэг байна. Польш, Итали, Швейцар гээд Европын орнууд руу, за Америкийн улс руу болохоор бид нар e-commerce-аар дамжуулаад Чингис хаан брэндээ борлуулад эхэлсэн байгаа. За мөн Казахстаны зах зээл, за Таиланд улсад болохоор бид нар татваргүй барааны King Power гэдэг газар болохоор Чингис хаан брэндээ соён брэнд ол экспортлдог байгаа. За моей спиной действительно мы нанимаем премиальную. Шар ариг үйлдвэрлэл. Үргэлж дээшээ оргилж, өдөө тэмүүлж буйг илэрхийлэх Монголын анхны шар ариг Боргог 1927 онд Чех улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Апо компани үйлдвэрлэж эхэлснээр өнөөдрийн дэлхийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гарааны эхлэлээ тавьж байжээ. Борго гэдэг энэ брэнд бол 1927 оноос хойш Монгол улсын хамгийн анхны брэнд гэдэг бол энэ болвол үндэсний бахархал болсон цэвэр тунгалгын хуулиар хийгдсэн ийм одоо гайхамшигтай брэнд гэж байна. Өнөөдрийн байдлаар Апо компани алдарт Калтенберг Тайгер шар аргийг онцгой үйлдвэрлэгчийн эрхтэйгээр Монголд албан ёсоор үйлдвэрлэж байгаа бол дэлхийн хамгийн нэр хүндтэй брэнд болох Хайнекийн шар аргийг үйлдвэрлэх шинэ тоног төхөөрөмжөө суйрлуулж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Хайнекен бол дэлхийн улс орнуудад хамгийн өргөн дэлгэр төгссөн брэнд гэж болно. Ийм хэмжээний амжилтад хүрэхийн тулд бусдаас ялгарах онцлогтой байх нь мэдээж хэрэг. Хайнекений эсгэх үйл явц бусад шар аригтай бараг адил боловч эсэлтийн хувьд нэлээд ялгаатай. Энэхүү шар аргийг хэвтэй байрлалтай тусгай танкнд эсэгдэг. Үүнд 2 танк ашиглагдахаас гадна 28 хоног буюу нэлээд удаан хугацаанд байлгаж бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг. Хайнекен шар аргийг олон жилийн туршид өөр улс орнуудаас импортлж ирсэн. Харин одоо дотооддоо үйлдвэрлэж эхлэх цаг нь болсон гэж харж байна. Мэдээж дотоодын үйлдвэрлэл гэдэг маш олон давуу талтай. Юун түрүүнд хэрэглэгчдийн гарт шинэхэн шар ариг очихоос гадна зардлаа хэмнэснээр үр ашиг нь хэрэглэгчдэд ч мөн хүрч чадах юм а. Шар ариг үйлдвэрлэх үндсэн 4 төрлийн түүхийд байдаг. Дурдах юм бол D10 соёолж, зүрэг цэцэг, ус, хөрөнгө гэдэг энэ 4 төрлийн түүхийдийг бол шар ариг үйлдвэрлэхэд одоо ашигладаг. За Хайнекен брендийн онцлог нь гэх юм бол ерөөсөө A омгийн хөрөнгийг ашигладаг. Энийг болохоор 19-р зуунд анх Хайнекен компани гаргаж авч ирсэн түүхтэй байдаг. Тэрнээс хойш одоо ерөөсөө өөрчлөгдөөгүй A омгийн хөрөнгийг одоо олтол ашиглаж байгаа гэсэн үг. За 10 соёолжийн хувьд болохоор бас A гэдэг төрлийн 10 соёолжийг ашигладаг. За ус болон зүрэг цэцгийн хувьд болохоор усны хувьд бол хамгийн өндөр шаардлага тавьдаг. Зүрэг цэцгийн хувьд болохоор яг өрмөц зам түүх зорилгоор л зүрэг цэцгийг нэмж ашигладаг байгаа. Тэгээд эдгээр 4 түүхийн эдийг ашиглахаас эхлээд хэрэглэгчдийн гарт хүртэлхтэй энэ бүх процессыг бол одоо нарийн өндөр шалгуурын дагуу бид нэр үйлдвэрлээд хэрэглэгчдийн гарт хүргэдэг байгаа. Апо компани доктортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу байгаль орчин дээлтэй үйлдвэрийн шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжүүдийг шар аригны үйлдвэртээ иж бүрэн суйрлуулсан байдаг. Германы Kronos компани тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон тус үйлдвэр нь хүчин чадлын хэмжээгээр олон улсын тэргүүлэх үйлдвэрүүдтэй ижил төвшөнд хүрсэн томоохон үйлдвэр юм. Тэгэхээр хамгийн сайн шар ариг маань бол хамгийн шин шар ариг гэлтгэ. Тийм болохоор тэр шар аригыг бид нар дотооддоо үйлдвэрлэсэн шар аргаар хангах боломжтой. Тэрийг шар аригыг амсаж байгаа хүн бол яг бидний хэрэглэгчдэд өгөх гээд байгаа тэр амт чанарыг хэрэглэгч яг тэр байгаа байдлаар нь амсах юм боломжийг бүрдүүлж өгч байгаа гэсэн. Шар
дараагийн шидэд бүтээл Borygo Wheat 1974 онд хамгийн анхны шар айргийн экспортоо эхлүүлж байсан Апо компани одоогийн байдлаар 12 улсын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлээд байна. Апо компани нь 8 зах зээл дээр бол үйл ажиллагаагаа явуулж байна. За мэдээж 2 хөрш орнууд руу бол хамгийн их экспорт хийдэг гэж болно. Сонирхуулаад ярихад болохоор Оросын холбооны улсдаа бид нэр импортороо бол 5 дахьт бичигддэг том импортлагч болсон байгаа. Оросын холбооны улсын хувьд бол Солонгос руу болохоор GS компанитай хамтраад Алтан говь шар айргаа мөн Eden гэдэг брендийг болохоор борлуулад эхэлсэн байгаа. За тэгээд Солонгос жуулчдын хувьд ч гэсэн манай Алтан говь брэнд, Eden брэнд болохоор яг талархлын хүлээсэн Монголд ирээд хамгийн амсгыг хүсдэг брэндүүдийн нэг болоод тэрийгээ Солонгостоо бас авах боломжтой болсон болохоор маш таатай явдал гэж бодож байна. Энэ бол зөвхөн Апо компани одоо брэнд бүтээгдэхүүн экспортт гарч байгаа асуудал биш ээ. Апо компани маань экспортынхаа зах зээлүүд дээр ямарваа нэгэн маркетингийн компанитай ажиллаж юм уу тийм ээ бүтээгдэхүүнээ танилцуулахдаа заавал одоо Монгол гэдэг одоо энэ юг бол урдаа барьж явдаг. Ингэснээрээ Апо компанийн хувьд зөвхөн өөрсдийнхөө үйлдвэрлэдэг шингэн үсийг дэлхийд танилцуулж байгаа юм биш. Бас Монгол хүний одоо уран ухааны шингэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Ингэснээр эргүүлээд манай оронд үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүнүүдийг бас дэлхийн зах зээлд нэвтрэх гарцыг одоо ингэж төрүүлж тавьж өгч байгаа юм болов уу гэж үгээд бол харддаг. Ус, ундаа үйлдвэрлэл. Их орны эрүүл хөрсөнд ургасан 6 төрлийн эмийн ургамлын хандмалаар бүтээгддэг нэмэлт амт үнэр оруулагчгүй тэрэлж сэлэн ундаа бол 100% инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм. Тэгэхээр дээр цорын гац байдаг ийм одоо амттай байгалийн жинхэнэ органик энэ брэнд бол тэрэлж сэлэн брэнд. Ингээ үзэхлээр зэрэг манай брэндүүд, манай бүтээгдэхүүний портфолио өөрөө зөвхөн шинээр хийгдсэн буюу өнөө цагийн гэхээс илүүтэйгээр 3 үеийн зохицолгоотой, 3 үеийн холбоотой ийм брэндүүд байдаг. Тийм учраас үүнийг бид уламжилж дараа үедээ өгөх хэрэгтэй. 48 жилийн тэртээ Монгол эрдэмтдийн бүтээсэн энэхүү ундааг үндэсний үйлдвэрлэгч Апо компани сахарын хагаламжийг багасган яг тэрэл амтаар нь тасралтгүй үйлдвэрлэн сав баглоо буудлын шинжилгээхийн зах зээл нийлүүлж байна. Тэрэл сэлэн ундаа маань өөрөө их онцлог бүтээгдэхүүн л дээ. Энд орж байгаа ургамлууд маань өөрөө Монголын хөрсөнд ургасан. Энүүгээр илүү их давуу талтай. Нээрээс нь бид нар тэр Монголын хөрсөнд ургасан ургамлынхаа нэг ширхэг эдээс одоо тэр амин дэмийг авч үлдэж хэрэглэгчтэй түгээхийн тулд энэ процессүүдийг ингээд мотогшуулж чадсан. Манай эрдэмтэд бол бүтээсэн энэ гайхамшигтай инновацтай. 1961 онд хийжүүлсэн амтад ундаа Жанчвлангийн аршаан үйлдвэрлэх цехийг ашиглалтад оруулснаар ус ундааны үйлдвэрлэлээ эхлүүлж байсан Апо компани өдгөө хоногт 35 тонн хүртэлх усыг боловсруулах хүчин чадалтай томоохон хэмжээний үйлдвэр болон өргөжжээ. Ус ундааны үйлдвэрлэл маань 2005 онд шинжилж өөрчлөгдснөөс хойш 25 төрлийн бүтээгдэхүүн яг энэ савлаж хэрэглэгчтэй хүргэж байгаа. Энд бид нэр савлсан ус, тэгээд ундаа үйлдвэрлэл, орчин үеийн залуучуудад хэрэглээд байгаа RTD буюу коктейл үйлдвэрлэж байна. Бид нэр энэ хүчил шүлтийн балансыг тэнцвэржүүлж өгөх зорилтойгоор эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болгож хэрэглэгчтэй хүргдээрээ илүү давуу талтай байгаа. За одоо манай үйлдвэрлээд байгаа алкалаа ус гэл хүн болгон онцлог туртай. Энэ өөрөө шүл байгалийн гаралтай хужраар бид нар шүлтлэгжүүлээд эрдэс минерал буюу цайрыг нэмж өгдөг. Энэ болохоор хүний дахлааны системийг чинь бид нар дэмжиж өгөх зорилготойгоор энэ тухайн бүтээгдэхүүний маань инновац илүү тийш чиглэгдсэн. Alkaline шүлтлэг эрдэс тус. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Апо хувьцаат компани хамгийн отгон үйлдвэр болох Апо Dairy Монгол сүүний үйлдвэр. 2006 оноос эхлэн цэвэр сүү үйлдвэрлэж эхэлсэн тус компани Германы GEA брендийн
бүрэн автомат үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Монгол улсад анхны олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн нь үйлдвэрлэлийн шат амжилга бүрт хэрэгждэг ажээ. 12 оноос хойш Apo Dairy компани эхлэлийг тавьж сүүний томоохон бүтээн байгуулалтыг энэ салбарт хийсэн. Энэ бол үнэхээр бидний хувьд нэр төрийн болоод нийгмийн хариуцлагын асуудал байсан. Энэ төсөл маань амжилттай үргэлжилж өнөөдөр ч гэсэн бид нар дараагийнхаа сүүний үйлдвэрийн салбарт их том төслүүдийг бол хийгдэж байна. Шингэн үндэсний салбарт манлайлагч үндэсний компанийн хувьд байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны зарцуулалт багатай үйлдвэрлэл нэвтрүүлэхийг эрмэлзэн ажилдаг. Энэ хүрээнд Apo компани 100 жилийн босгон дээр Apo Dairy-д 2 том төсөл хэрэгжүүлсэн нь Монгол сарлаг болон Монгол бяцлаг төсөл юм. Бид нэр бүх цаг үед байсан цагаан эдээний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг орчин үед шинээр дахин гаргах хүсэл байна. Малчтын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх шин технологиг нутагшуулж, эдгээртэй хамтран ажилласнаар өрхийн чадварыг нэмэгдүүлэх давхар зорилго бүхий Монгол сарлаг төсөл нь олон жилийн судалгаагаар баяжигдаж хэрэглэгчдэд Монтяк брэндээр дамжуулан уламжлалт хамтыг баяжуулан цоо шинээр хүргэж байна. Улс даяар 1200 гаруй малчит фермерүүдээс жилд дунджаар 11-ээс 15 сая литр сүү авдаг бөгөөд малчтаас ирсэн сүү бүрт антибиотик шинжилгээг тогтмол хийдэг. Мөн Монголд цор ганц бактофьюги төхөөрөмжөөр сүүний ашиггүй бактерийг 99% хүртэл ялган цэвэрлэхээс гадна сүүн дэх гадны үнэрийг ялгадаг нь сүүний эрүүл ахуйг төгс хангаж буй процесс юм. Apo Dairy үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн доктортой хөгжлийн бодлого баримталж ирсэн бөгөөд энэ хүрээнд олон бодит ажлыг үйл хэрэг болгож ирсэн байдаг. Үүний нэгэн томоохон жишээ нь тус үйлдвэрээс гарч буй бүх бүтээгдэхүүн дан байгалийн гаралтай төвхий дээр хийгддэг эколийн савлгаатаагаар хэрэглэгчдэд хүрдэг юм. Хэрэглэгч хаанч байх цаг үедээ хэрэглэх боломжтой тэр тав тухтай бүтээгдэхүүнүүдийг бол бүтээж байгаа. За мөн одоо эрдэмтдийн, технологичдын шинжлэх ухаанд суурилсан түүний технологиудыг бид нар Монголд нэвтрүүлж ажиллаж байна. Тэгэхээр 2014 онд анхны 32 сая долларыг энэ үйлдвэрийг босгоход одоо тухайн үед маш зоригтой шийдвэр гаргаж хийжсэн. Тэгэхээр 10 жилийн дараа 2024 онд дараагийн одоо 30 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг Apo Dairy компани хийж байна. Бид нар эхлэхийгээ хайрлах, тэр дундаа эхлэхийгээ мөнхөд ногооноор нь хадгалах, за хаягдл үлдэцгүй бизнес байх, ийм нийгмийн хариуцлагыг бид нар ухамсарладаг. Аливаа үйл хэрэгтэй бүхий л одоо шийдвэр гаргалтанд энэ зарчим бол бас хэрэгжих ёстой гэж хардаг. За бяцлагны үйлдвэрийн хувьд бол маш онцлогтой. Сүү гэдэг юм дотор бол ер нь бол 350 гаруй төрлийн эрдэс бодис аминдын магуулгадаг гэж ярьдаг. Тэгэхээр энэ уургийн, тосын, нүүрс усын ахиад тэр эрдэс бодисуудын бүгдийг салгаж аваад хамгийн сүүлд нь яг сүүний тэр одоо ус нь үлдчихэж байгаа. Энэгээр манай үйлдвэр бол хаягдлахгүй ийм үйлдвэр болж чадсан байгаа. Үйлдвэрийн хувьд бол энэ эхлээд түүхээс үгээ хүлээгээд авчиж байгаа. Түүхээс үг бол бид нар яг Европын холбоонд бяцлагны үйлдвэрлэлд ямар стандарт тавигддаг, тэр стандартын дагуу ариутгалуудыг хийгээд сайхан боловсруулж үйлдвэртээ хүлээж аваад эхлээд бид нар бяцлагаа хийж байгаа. Бяцлаг гэдэг маань сүүний казен уураг. За тосны тохиргоо гэж бас энэ дээр хийдэг. Тосны тохиргооноос гарч байгаа тос сүүний тосороо бид нэр цэцгийн тос хийж байгаа. Энэ маань дээж брендийн цэцгийн тос. За тэгэнгүүт сүүнээс казен уургийн салгаа давхар шарсуу үлдчихэж байгаа. Шарсуугээ хэдүүлээ ультра шүлтүүрээр оруулаад уургалаг хэсгээ салгаад авна. Энэ бол одоо бидний манай залуучуудын мэдгээр фитнесийн V уураг. V протеин гэж байдаг. Энэний бас бид нэр одоо шинжилгээ судалгааны ажил нь хийгдэж явж байна. За шарсууны уураг тосын салгаад авсныгаа бид нэр нано шүлтүүрээр оруулаад
нүүрс усыг өтгөрүүлээд аваад ирж байгаа. Энэгээрээ бид нэр одоо яг тохирсон хөрөнгөөр нисгээд Шигүүдрийн брендийн сүн сархтай хийж байгаа. Монгол соёл өв уламжлалын нэгэхэн хэсэг болох бэлчээрийн малын сүг нэрэн гаргадаг Шимийн архийг дэлхий дээр өөр хаанаас ч амтлах боломжгүй лээ. Мянган жил дамжин өвлөгдсөн энэхүү охин найрлагыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан Апо компани Шигүүдэрийн химээх тансаг зэрэглэлийн брендийг Монгол бяцлагны үйлдвэрт түшиглэн гаргажээ. Идэний дэж онгод бурхтын ундаа хэмээн дээдлэгдсэн язгуурын нүдэлчдийн бүтээггүй их хүн илэрхийлэл Шигүүдрийн Монгол улсын аж үйлдвэр тэр дундаа шингэн хүнсний үйлдвэрлэлийн ой санамжуулсан Апо компани бүх үйлдвэрийн шат амжилга устай холбогддог. Тэр ч утгаараа Апо компани усаа гамнах, дахин ашиглах үйл хэргийг алхам тутамдаа мөрдлөг болгодог. Компани бүх үйлдвэрүүд улсаас тогтоосон стандарт хэмжээнээс 40 орчим хувиар бага ус зарцуулдаг бөгөөд саарл усаараа үйлдвэрийн ногоон байгууламжуулах, анхан шатны цэвэрлэгээ хийх гэх мэт дахин ашиглаж байна. Онцагийн аясаар хүмүүсийн хэрэглээ өөрчлөгдөж, шин залуу үеийн хүсэл хязгааргүй тэлж буй энэ цаг үед Апо компани соргог мэдрэмжээр зорилгоо ирлэн урагшилж байна. Инновац шингэсэн бүтээгдэхүүнийг их дэлхийд ээлтэй байдлаар үйлдвэрлэх нь Апо компани өнгөрсөн 100 жилийн турш хамгийн сайн хийж ирсэн ажил. Бид үргэлж өөдөө дандаа сайн сайхны төлөө, хөгжлийн төлөө байдаг. Үргэлж одоо алсын хараагаан бид нар илүү одоо тогтвортой хөгжлийг харсан. Оюуны ур чадвар Монгол хүний үнцэнтэй болгоныг бид нар үнэтэй болгоё гэдэг энэ бодлого эдрийг харсан юм цөм бодлого стратеги байгаа. Тийм учраас энэ маань өөрөө эх зуунд манай компани 200 жилийнх нь магадгүй түүхээр нэг их болов гэж бодож байна. Цаашид тэр илүү утга учиртай, илүү аз жаргалтай нийгмийг бүтээлцгээр зорилгоо улам тэлэн ажиллахаар шулууджээ. Үргэлж өөдөө Апо компани